Засгийн газрын уралдаанаар байгуулагдсан. За экспортыг богино хугацаанд нэмэгдүүлэх, за мөн Төв банкны яг нь Монгол улсын валютын нөөцийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх засгийн газрын ажлын хэсгийг байгуулсан. Ингээд уг ажлын хэсэг маань одоо шуурхай ажилдаа ороод захны шийдвэрүүдээ гаргаж эхэллээ. За тэгэхээр энийг богино хугацаанд одоо зохицуулах бид хэд хэдэн гарц байна гэж харж байгаа. За мэдээж одоо биржийн зохицуултаас өөрөөр хэлбэл энэ үнийн хэлбэлцлийг энэ хэд их одоо эрсдэл үүсхийг одоо аль талд нь одоо уян хатан байх ийм зохицуултыг одоо байгаа хуулийнхаа хүрээнд за бирж дээр зохицуултыг ийм журмыг одоо богино хугацаанд бид одоо баталлаа. За ингэхээр ямар ч байсан биржийн хуулинд одоо тодорхой өөрчлөлтүүд орох хүртэл за энэ журмаар одоо биржийн арилжааг тодорхой хэмжээнд сэргийх энэ боломж гарч иж байна гэж харж байгаа. За биржийн арилжаанд орж одоо биржийн арилжааг сэргээхийн тулд энд оролцож байгаа худалдаа авж байгаа талууд маань мөн биржлэр арилжаагаа одоо сэргээхийн тулд татвар авалтаа дээр цаанаас бас хийх шаардлага гарч иж байгаа. За ингээд араасаа бол ингээд юмнууд бол хөдөлнө гэж ингэж харж байгаа. За мөн ингээд ажлын хэсгээс бид өнөөдөр засгийн газрын тогтоол одоо үүрэг даалгавар тодорхой газруудад компаниудад за яамдуудад өглөө за энэ 10-аад заалттай юм тогтоол одоо гарна. За энэний одоо товч одоо голлох заалтуудыг танилцуулъя. Зам тээврийн хөгжлийн яам дээр мөн тодорхой хоёр том үүрэг одоо өгсөн. За энэ бол их чухал хоёр үүрэг ба. Юу гэхээр одоо 5-7 бүлэг ордуудаас урагшаага ханг мандал бомт руу явсан одоо концессор ашиглалтанд орчод байгаа 472 км атуучилттай энэ замыг бушуухан ашиглалтанд аваад за энэ дээгүүр тээвэрлэлтээ яаралтай явуулж эхлэе гэдэг ийм үүргийг өгсөн байгаа. За ингээд за энэ мөн одоо тогтоолыг хүлээлгүйгээр ажлын хэсэг байгуулагдсантай зэрэгцээд зам тээврийн хөгжлийн яамнаас комисс гараад газар дээр нь ажиллаж байгаа. За 5 хагасаа өдрүүдэд мөн одоо Туван сайд, миний бие, за Дэлгэр сайхан сайд, Бомтын сайд нар одоо газар дээр нь очиж энэ ажлуудыг бол газар дээр нь шийднэ. За энэ хүрээнд бас тэр овоолгуудаа шийднэ. За зам тээврийн яамны нөгөө нэг том ажил маань энэ тарифын төлбөр байгаа. За Монголын төмөр замын одоо энэ тарифын нүүр сачилт бусад одоо түүхэн хэдүүдийн тээвэрлэлтийн тариф маань одоо автотээврээс одоо бараг 2 дахин өндөр болчиход байгаа. За энийг автотээвэртэйгээ өрсөлдөхүйц хэмжээнд одоо буулгах, за бүр автотээврээс болж игэл одоо доош нь буулгах ийм шийдвэр аваач гэсэн байна. За энэ дээр мөн одоо Дэлгэр сайхан сайд тогтоолоо хүлээлгүйгээр МТЗ-ийн одоо тууз хуралдаад эхний шийдвэрүүд нь гарчихсан байгаа. За ингээд ойрын хугацаанд энэ тарифыг 2 дахин буулгах энэ одоо шийдвэр одоо хэрэгжиж эхэлнэ гэж ойлгох хэрэгтэй. За энэ бол одоо бас нэлээ ийм шийдвэртэй төрөлт арга хэмжээ боллоо гэж харж байгаа. За мөн ингээд ганц мод ашин сухатын бомтын хэлийн холболтын байгууламжуудыг одоо эхлүүлэх, за энийг одоо сойрхон батлах өргөн баригдсан байгаа. За энтэй зэрэгцээд одоо дараагийнхаа бомтуудын ажлуудыг одоо ингээд параллельнаа явуулъя. За энийг одоо улс хооронд одоо энэ асуудлуудаа тавьж эхэлье гэдэг ийм үүргүүдийг мөн одоо авлаа. Тухайлбал одоо ханг мандлын одоо хил давнсан одоо энэ холболтыг хийх. За мөн дараагийнх нь бэлэн болчиход байгаа одоо шивээ хөрөнгө бомт байна. Шивээ хөрөнгө бомт төр бол одоо хувийн хөрөнгө оруулалтаар энэ хил давнсан энэ бүтээн байгуулалтын ажил бол аль хэдийн одоо дуусчихсан. Тээвэрлэлт эхлэхэд бэлэн болчихсон. За энэ хуулиараа энэ одоо хил дамсан объект маань өөрөө онцгой объект байдаг учраас заавал төр бол одоо 51-ээс доошгүй хувийг эзэмшсэн байх ёстой. Эсвэл төрийн өмчийн оролцоотой компани үүнийг одоо эзэмшиж явах ёстой ийм хуультай. За тийм учраас энэ байгууламжийг бол одоо өмчлөлийн одоо асуудлуудыг шийдвэрлээд за яаралтай энэ одоо энэ бомтын тэр хил дамсан бомтын одоо байгууламжийг ашиглая гэдэг. За ийм шийдвэрүүдийг үүрэг болгосон байна.